За хүн төрөлхтний хувьд эрсдлээс сэргийлэх хамгийн чухал дарга нь мэдээж даатгал вакцин. Тэгэхээр энэ одоо тогтолцоог бол улам сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгээд нэгдүгürt нь бол энэ төлөвлөлт тооцооллыг одоо маш сайн хийж, ялангуяа эдийн засаг энэ нийгмийн одоо үнэлгээтэйгээ уялдуулж тийм том хүрээнд авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа. За хоёрдугаар нь засаглалын хувьд бол сая сайд тайлбарлаж байна. За 9 гишүүн бол төр даатгуулагч одоо ажил олгогчийг төлөөлж орд юм байна. Тэгээд энэ одоо удирдах гүйцэтгэх хянах механизм ингээд нэг дороо төвлөрчөөд байгаа юм удаа л гэсэн ийм л одоо зүйл харагдаад байгаа. Тэгээд тийм учраас энд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг бол эрүүл мэндийн сайд ахалдсан юм байна. Мөн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар буюу одоо сангийн орлогоо бүрдүүлж байгаа, хуваарлж байгаа энэ газар нь эрүүл мэндийн сайдын харьяанд байд юм байна. Тэгэхээр энэ одоо ер нь болж гин үү? Энэ тогтолцоо ер нь бусад улс орнуудад ямар байд юм бэ? Өөр ер нь хувилбарууд ер нь байдгүй гэдгийг би асууж байгаа. Тэгээ энэ хүрээнд эрүүл мэндийн даатгалын одоо үндэсний зөвлөл одоо улсын хурлын одоо дэргэд улсын хурлаас байгуулдаг нөгөө санхүүгийн зохицуулах хороо шиг ийм одоо ер нь бүтцтэй ажиллаж болох уу? Энийг ер нь судалсан тооцсон зүйл байна уу? Өөрөөр хэлбэл одоо улсын хурл энийг одоо баталдаг шүү дээ. Тэгэхээр улсын хурл бол энэ дээр одоо бас ямар одоо өөрчлөлт одоо хийх нь бол бас улсын хурлын одоо хилцэг асуудал байж болно гэдэг зүйлийг бол сая бол сонслоо. Тэгэхээр ийм байж болох уу? Дараагийнх нь бол энэ зөвлөх болон хяналтын механизмыг эртний нийгмийн байгууллага бол хувийн хвшлэр гүйцэтгүүлж болох уу? Зөвхөн одоо ингээд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өөрөө гүйцэтгээд явах уу? Ер нь энэ одоо хувийн хвшлэр гүйцэтгүүлдэг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлдэг тогтолцоог нэвтрүүлвэл яасан юм бэ? За үйлчлэгээ талдаа бол ингээд хувийн хвшлийн өрсөлдөөнийг бол цааш бид нар дэмжих хэрэгтэй байхаа. Зүгээр зарим нь бол ингээд энэ гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой олон хувийн эмнэлэг байгуулагдаад байна гэсэн зүйл ярьж байгаа. Гэхдээ энэ хөгжлийн гол тулгуурч нь ялангуяа эрүүл мэндийн одоо үйлчлэгээний хувьд бол хувийн хвшил шүү дээ. Яагаад энэ би хэлж байгаа нөхөр жишээлбэл одоо орон нутагт өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллаж байна. Энэний бол барилга нь тоног төхөөрөмж өмч нь бол төр орон нутгийн өмч. Зөвхөн одоо менежментийн бол хувийн хвшил юу н одоо өрхийн эрүүл мэндийн төв нөхөрлөл одоо аж ахуй нэгжүүд ингээ хариуцаад хуулийн этгээд аваад явдаг л гэсэн үг. Тэд нар шууд одоо том барилга бариад эрүүл мэндийн үйлчлэгээ үзүүлэхэд хүндрэлтэй учраас энэ явж байгаа тогтолцоо нь хамгийн зөв юм уу гэж харагдаад байгаа. Тийм учраас энэ дээр ер нь одоо өргөн удам нутагт ялангуяа сумдад одоо багийн түвшинд энэ эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг үзүүлэх талаар цаашид тэднийг чадваржуулах, хөрөнгө оруулах талаар илүү анхаарах хэрэгтэй. Ялангуяа өрхийн эрүүл мэндийн төв шиг барилга байшин тоног төхөөрөмжөнд төрөөс хөрөнгө оруулалт хийгээд энийг бол менежментээр хувийн хвшил одоо аваад явах нь хамгийн чухлаа. Тэгэхгүй бол эмчнэр чинь одоо өөр төрлийн одоо том барилга уул уурхайн салбар чиг бизнес хийхгүй учраас энэ бол одоо аль талдаа харилцан одоо ашигтай юм үйл ажиллагаа болох юм аа. Тэгээд дараагийнх нь бол энэ анхан шатыг одоо чадваржуулах чиглэлээр юу яаж ажиллах вэ? Жишээлбэл одоо оторитет заставын ажил сайн бол оторитет ажил сайн гэж нэг Ахмад одоо хэлийн хурандаа хэлж ирсэн. Одоо тэрэн шиг ингээд анхан шатны чинь л одоо тусламж үйлчлэгээ сайн байх юм бол энэ төвлөрсөн төрөлцсөн эмнэлгүүдэд ирэх ачаал бол буурнаа. Тэгэхээр анхан шат руугаа өгөх энэ даатгалын санхүүжилтийг одоо нэмэгдүүлэх талаар ямар бодлого барьж байна? Өөрөөр хэлбэл үе шаттайгаар анхан шат руу өгж байгаа санхүүжилтийг нэмэгдүүлээд илүү дээд шатлын одоо эмнэлэг рүү өгж байгаа санхүүжилтийг бууруулах ийм харилцан уялдаатай зүйлийг хэрэгжүүлж болох уу гэдгийг хэлье. Тэгээ хамгийн эцэст нь бол дахин энэ засаглал дээр нь их хурлын дэргэд энэ даатгалын үндэсний зөвлөл одоо санхүүгийн зохицуулалт хороо шиг байж болох уу? Ийм одоо судалгаа байна уу, хувилбар байна уу гэдгийг асуу. За тогтмолын мөнх сайхан сайд хариулт өгье. За энэ тогтолцоон дээр бид нар бас бусад улсуудыг судалсан. Тэгээд ер нь бол тогтолцооны хувьд манай улс зүг явж байгаа. Хамгийн гол нь энэ хяналтыг нь тусад нь гаргах. Жишээ нь Солонгост бол яг ийм тогтолцоогоор явдаг хэдий ч яг энэ даатгалын сангийн зарцуулалтын дээр хяналт тавьдаг тусдаа агентлаг байдаг. За хэрвээ бид нар энэ эрүүл мэндийн даатгалынхаа сангийн зарцуулалт, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн удирдлагыг өөр тийш нөгөх юм бол үндсэндээ цаашдаа эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа бодлого үйл ажиллагаа зөв үү буруу юу, зөв голдролоор явж гин үгүй юу гэдэг энэ асуудлыг эрүүл мэндийн сайдтай ярихааргүй болно гэсэн үг. Энийг хариуцж байгаа эмдүүзийг толгоолж байгаа хүн нь энэ бодлого үйл ажиллагаа зөв явж байгаа юу гэдэг зүйлийг хариуцж явна гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлийг л та бүхэн маань бодох ёстой.
бидний гүйцэтгэлийн санхүүжилтийн ерөөсө гол нэг зорилго бол анхан шатаа бэхжүүлэх. Тэгээ 21 оноос хойш энэ санхүүжилтийн энэ зүйл маань өөрчлөгдөд манай санхүүжилт бол лавлгаа шатлал дээр одоо 80-90% санхүүжилтанд очиод анхан шат дээр дүнгиж 10-20% санхүүжилтанд очдог байсан 21 онд. Одоо тэгвэл бидний яг бодсон анхан шатаа бэхжүүлэх бодлогоор явж байгаа. Энэ хоёрын одоо байр нь солигдох тал руу явж байгаа гэсэн үг. 21 оноос хойш энэ 4 жилийн хугацаанд анхан шатны санхүүжилт 3 дахин нэмэгдсэн. Яг энэ бодит тоо үзүүлэлтээр энэ цаашдаа нэмэгдээд явах ийм бодлогыг барьж байгаа бид нар. Одоо тэгээд анхан шатны санхүүжилтийг зохицоор нь өөрчилсөн юм шиг юм бас тийм ойлголт яваад байна. Бид нар 20 онд анхан шат маань нэг иргэнээрээ санхүүжилтээ авдаг байсан. Одоо тэр хэвээрээ нэг иргэнээрээ тухайн үед авдаг байсан санхүүжилтээ бүгдийг авж байгаа. Дээрээс нь нэмээд анхан шатанд хөгжүүлэх шаардлагатай 4 төрлийн тусламж үйлчлэгийг гүйцэтгэлээр нэмээд санхүүжилт авж байгаа. Энийг манай сум өрхийн эрүүл мэндийн төвийнхэн маань нутаг орносоо сонгогдсон энэ гишүүд улсын хурлын гишүүдтэй нэмэгдэж байгаа зүйлээ сайн ойлгуулж тайлбарлаж нэмэлтээр ингээд мөнгө өгдөг болсон гэдэг зүйлээ тайлбарлахгүй бол гүйцэтгэлийн санхүүжилт анхан шатанд зогсох юм бол та хэд маань 20 онд байсан санхүүжилт буюу одоогийн авж байгаа санхүүжилт нь 2-оос 3 дахин буурахаар ийм нөхцөл байдал руу орохоор байна шүү. Тэгэхээр манай энэ анхан шатны сум өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд маань асуудлаа хэлж ярьж ойлгуулахдаа зөв хэлж ярьж ойлгуулахгүй бол гүйцэтгэлийн санхүүжилт болохгүй байгаа юм шиг зүйл ярьж болохгүй. Анхан шатны санхүүжилт 21 оноос хойш гүйцэтгэлийн санхүүжилт хийж хэрэгжиж эхэлснээс хойш 2-оос 3 дахин нэмэгдсэн. Сумын эрүүл мэндийн төвд ихэнх нь дансандаа мөнгөтэй байдаг болсон. Ойр зургийн асуудлуудаа өөрсдөө шийдэх хэмжээний санхүүжилт мөнгөтэй болсон. Маш их өөрчлөлт орсон. За Сүхбаатарын Эрдэнэ хотгошоо асуулт асууж үг гэлээ.